сайн байцгаана уу? Та нартай энэ сайхан өдрийн мэндийг хүргэе. Тэгээ та нартайгаа дараагийн хамтлаар уулзаж байгаадаа баяртай. За өнөөдөр би юуны талаар ярих гэсэн бэ гэвэл энэ бичлэг бол эцэг эхүүдэд зориулагдсан бичлэг байгаа. За эцэг эхүүд маань болохоор хүүхдүүдэд хайргүй эцэг гэж ер нь хаал байх уу те. Тэгээд хитрхи их хүүхдүүдтэй хайртай байна гэд маш их анхаарал тавиад бүр ерөөсө тэрийг хэтрүүлээд байдаг. Хүүхдүүдтэй ерөөсө боломж эрхчлөө ч юм уу те жоохон тиймэрхүү байдлуудыг ерөөсө олгодог. Хүүхдүүдтэй ерөөсө хитэгдэггүй тийм ээ. Тэгээ ингэж болохгүй тэгэж болохгүй гэл ингээл айгүй олон юмудаа ингээд хорж цагцаар агаад хүүхдээ айгүй зориггүй болгоод хүмүүжүүлчихдэг. Тэгээ сүүлд нь өөрсдөө ингээ гайхаад байдаг. Манай хүүхд ингээд айгүй өөртөө итгэлгүй байна гэд эцэг эхүүдээс ингээд уу бичдэг. Холбогддог. Яаж ингээ хүүхдээ өсвөр насны хүүхдтэй яаж өөртөө итгэлтэй болгох вэ гэдэг. Тэгэхээр тиймэрхүү байдлуудад бол өөрсдөө эцэг эхүүд өөрсдөө ингээд хүүхдээ өөртөө итгэлгүй зориггүй болгох багаас нь болгоод өсгчдэг. Яа тэгвэл ингээл нэг юм оролдож үзэх гээл ангууд нь ингээл өө тэрийг болохгүй ингэж болохгүй тийшээ битээ яв ингэж болохгүй шүү тэгж болохгүй шүү гэд баян ингээд болохгүй гэсэн зүйлүүдээр хүүхдээ ингээ айгүй хязгаарлаад өсгчдэг. Тэгээд ингээд жоохон өсвөр насны хүүхд болохоор ингээл гадар дотор явах жоохон явж маах гингүүт нь тэгж болохгүй ингэж болохгүй гээл та шин зүйлүүдийг ерөөсөө дуршиж үзэх боломжийг нь ерөөсөө олгодог. За тэгээ хүүхд маань одоо угаасаа хүсэж байгаа зүйлээ таныг зөвшөөрөөгүй яаж хийж байгаа боломжийг хааж байгаа угаасаа хүсэж байгаа зүйлээ угаасаа оролдож үзэх нь ойлгомжтой. Та бол 100% үргэлж хамттан байгаад бүр ингээд контролдож чадахгүй болохоор ер нь юм болгон өөрийн гэсэн хэл хязгаартай байх хэрэгтэй. Хүүхдээ бол хүн бас ингээд тусгай одоо ингээд индивидуал person гэж үзэх хэрэгтэй тийм ээ. Ингээд би даасан хүн гэж хүндэтгэж харьцах хэрэгтэй. Хүмүүс хүүхдүүдэд айгүй ингээд өө энэ жоохон 2-3 настай за эсвэл бараг 7-8 настай энэ жоохон хүүхд юугаа ойлгодгийг ингээд хажууд нь ингээд хүнийг муулаад ярьдаг тий. Тэгэл ингээд сонь авируд хажууд нь гаргаал байдаг тий. Энэ юу ч ойлгохгүй гэж бодоод байдаг. Тэгтэл үгүй хүүхд 2-3 настай байсан ч гэсэн бүх юмнуудыг ойлгож хүлээж авч байдаг. За арай ойлгохгүй маа гэхэд тэр хүүхдээ чинь ДНА-д тэр кодууд нь бичигдчихэд байхгүй бүх зүйлүүд нь таны гаргаж байгаа хажуудт нь болж байгаа бүх үйл явдлуудыг хүүхдээ ДНА болон одоо нөгөө юу даалт ухамсар нь бол бүгдийг бичиж авч байгаа шүү дээ. Тэгээ хүмүүс болохоор ингээ хүүхдээ ингэж болохгүй тэгэж болдгоо шүү гэж хэлдэг хэрнээсээ өөрсдөө тэрийг хийгээд байдаг. Тэгээ хүүхдүүд бол таны хэлж байгаа үгийг бол сонсохгүй таны гаргаж байгаа үйлдэлс чинь жишээ авч суралцаж хүмүүжиж байдаг. Тийм болохоор эцэг эхчүүд хүүхдээ ингээд яаж зоригтой болох вэ, өөртөө итгэлтэй хүн болох вэ гэд бодоод байдаг. Хүүхд чинь танаас жишээ авч амьдарч байгаа шүү дээ. Тийм болохоор та өөрөө зоригтой байх хэрэгтэй, өөртөө итгэлтэй байх хэрэгтэй. Тэгхийн бол хүүхд чинь танаас жишээ аваад зоригтой болж эхлэнэ, өөртөө итгэлтэй болж эхлэх болно. Тэгээ өөрөө та мэдгүй зүйлээ хүүхдэд яаж зааж өгөх юм бэ? Тэгээд эцэг эхүүд ингээд өөрсдөө айгүй их трауматай тий айгүй өөрсдөө дутагдaltaй зан чанарууд айгүй их байдаг. Одоо би жинхэнэ би хүн болж төлөвлөж чадаагүй ээжж хүүхд төрүүлчихдэг. Тэгээд тэгээ хүүхдээс айгүй их хүсээд байдаг. Өөрсдөө ингээд төгс төгөлдөр биш тий өөртөө ёс суртахууны гажуудалтад хэрнээсээ хүүхдээ нэг л өөрөөсөө өөр хүн болгох гээд хичээгээд байдаг. Нэг талаас өөрөөсөө илүү хүн болгож хүмүүжүүлэх гээд байгаа хэрнээсээ нөгөө талаасаа хит хязгаарлаад ингээ хүүхдээ юу болгочдөг. Бараг л дахир дутуун болгоод хүмүүжүүлчихдэг. Хичнээн гар хөлтөөж гисэн хүүхд нь ойр зүрийнхаа юм хийж чаддаггүй тийм ээ. Ээж аав нь ингээ урдуур бүх юм нь ороод хийчдэг. Хичнээн нас биед хүрсэн хүн хэрнээсээ наад захын хариуцлага гэж байдаггүй тийм ээ. Ээж аав бүх юмыг сануулж хэлдэг. Тэр цаг тэдэн цагт ингээд тийшээ явж тэр ажлыг амжуулна шүү. Тэр цаг тэр хичээлүүдтэй шүү. Тэр цаг тэр юм уугаарай гэл. Бүх юм ингээ хэлээд өгчдөг. Хүүхд юусаа ингээд хүүхдийг багаас нь хариуцлага гэдэг зүйлийг сургах хэрэгтэй. Хүүхдтэйгээ ингээд нээлттэй ярилцаад тайлбарлаж өгөх юм аа мэдээж хэрэг тайлбарлаж өгөх хэрэгтэй. Тэгээд бүх зүйлүүд хэл хязгаартай гэдгийг тайлбарлаж өгөх хэрэгтэй. Миний хүүхд ингээд гадуур дотор найз нөхдөдөө явж болно тийм ээ. Гэхдээ энэ цагаас одоо оройтож ирж болохгүй шүү
гэх ч юм уу тийм ээ. За тэгээ үнэхээр хүүхдүүдээ ингээд арх тамхи хэрэглэдэггүй ч юм уу одоо ингээд янз бүрийн нөгөө нэг драгууд энэ төр ч юу болоод байгаа шүү дээ. Модонд ороод байгаа шүү дээ. Одоо маш олон залуу хүмүүсүүд гэлтгүй одоо ингээд хүмүүсүүд орцсон явж байгаа зөндөө насан туршсан хүмүүсүүд байгаа. Тэгээд хэрвээ та одоо ингээд өөрөө архичин хүн байж хүүхдээ битээ архичин болоорой гэж хэлэх чи утгагүй зү. Тэгээд тийм болохоор хүн ихлээд өөрийгөө засах хэрэгтэй. Эцэг эхчүүд өөрөөсөө ажиллах хэрэгтэй. Өөрсдөө хүн шиг хүн болоо ёс суртахуунтай эрүүл бие хаатай сэтгэл зүйн хувьд доктортой хүн болчоод хүүхдтэй тэрдгээр зүйлүүдийг хэлж ярих хуц хэмжээний жишээ үзүүлж сурах хэрэгтэй. Хүүхдүүд чинь танаас жишээ авч амьдарч байгаа. Тэгээ үнэхээр хүүхд болгон болвол тийм юмны наадах цаатахыг нухаж ойлгодог тийм рефлекс хийх чадвартай байдгүй. За өнөөдөр мэдээж хэрэг төрж байгаа хүүхдүүд донд маш өндөр сүнсний хэмжээсээс ирж байгаа өндөр сүнснүүд байгаа. Тэр хүүхдүүд бол угаасаа өмнө нь маш олон амьдралуудаар ингээд амьдраад тийм ээ маш олон туршлагуудыг хуримтлуулаад авчихсан маш ухаантай сүнснүүд учраас маш хүүхдүүд багасаа айгу тийм хүүхдүүд айгу ухаантай байдаг багасаа. За тийм хүүхдүүдэд бол эцэг эхчүүд нь хүүхдээсээ сурна гэхээс хүүхдтэй зааж өгөхгүй. За ер нь бол ганц тэр өндөр хэмжээсэн ч биш. Ер нь бол хүүхдүүд гигэн цагаахан цаас ирж байгаа шүү дээ хайраар дүүрэн тийм ээ. Тэгээ тийм хүүхдүүд бол юунаас ч айдгүй ичдэггүй айгүй зоригтой юмыг ингээд туршиж үзэх сонирхолтой айгүй тийм сониуч байгаад байдаг тийм ээ. Эцэг эхчүүд бид нар яг үнэндээ бол хүүхдээсээ сурах хэрэгтэй байхгүй юу? Тийм ээ. Тэгтэл хүүхдээ ингээд багаас нь юу яагаад байдаг. Энэ дэлхийд ингээд багтааж оруулах гад энэ дэлхийн стандарт багтаах гад тий өөрсдөө хязгаарлагдмал ертөнц рүү ингээд оруулж эхэлдэг. Ингэж болдгоо тэгж болдгоо хүүхдээ айгүй их загнадаг, шүүмжилдэг тийм ээ. Тэгээ хүүхдүүд ингээ өөр хүүхдүүдтэй харьцуулдаг. Чи тэдний хүүхдийг хармаар энэ чинь тэр тэдний хүүхдүүд ийм байна, сүрхий байна гэж хүүхдүүдтэй харьцуулаад та хүүхдтэйгээ ингэж ярьж байгаа таны хүүхд яаж өөртөө ихтэй хүн болж өсөх юм бэ? Баян шүүмжлэлийг сонсож байна. Баян ингэж болохгүй тэгж болохгүй гэж байна. Тэгээ дээрэс нь ээж аав нь өөрт нь итгэхгүй байгаа юм чинь хүүхд яаж өөртөө итгэх юм бэ? Тэгээ тийм болохоор эцэг эхүүдийг ингээд хүүхдүүдээ хүмүүжүүлж байгаа байдлыг хараад хахаар айгүй их тийм доголдолтой зүйлүүд их харагдаад байдаг. Тэгээ би мэдээж хэрэг бас нэг тийм айхтар дуршлагтай эцэг их хараахан биш. Гэхдээ би өөрөө хүүхдтэй. Тэгээд хүүхдтэйгээ би бол хүүхдтэй маш хүндэлж харьцдаг. Тэгээд чөлөөтэй нээлттэй ингээд маш олон зүйлүүдийн талаар би ингээд хүүхдтэйгээ ярилцаж ойлголтыг өгөхийг хичээдэг. Тэгээд манай хүүхд маань одоо ингээд удахгүй 7 өрн тэгсэн чинь би 2-3 жилийн өмнө хэлж ярьжсэн юм их одоо хүртэл сандын маань хүүхд чинь. Та тэгж хэлжсэн шүү дээ гэ надад тэгдэ. Чи энийг хаанаас сонссон гэсэн чинь та надад тэгж хэлсэн мэт дээ гэдэг. Тэгэхээр би ч өөр шокнд орж байгаа юм чинь. Манай хүүхд чинь энийг юу ингээд хэлж ярьж байгаа юмнуудыг ингээд үнэхээр нэрээ сонсдığım бай нэгт хоёрт ингээд тогтоож аваад ингээд байдгийн байна. Хүүхдүүд чинь нэрээ айгу ухаантай угаасаа л ухаантай гэдэг мэднэлтэй гэдэг бас л ингээд энэ амьдралд анх удаа ээж аав болж үзэж байгаа хүмүүсүүд чинь тэгээд бас л ингээд хажуугаар нь өөртөө суралцаад явж байгаа шүү дээ. Тэгээд хүүхдээ үнэхээр бие даасан өөртөө итгэлтэй аз жаргалтай хүн болгохыг хүсэж байгаа эцэг эхчүүд өөрсдөө нэгт тийм бол хоёрт тэгээд өөрсдөө хүүхдүүдтэй зөв үлгэр дуурайл үзүүл тэгээд хитрхи их өөрийгөө хүүхдүүдээ ингээд багаас нь хитрхи хязгаарлахаа бойл аль болох болж өгвөл хүүхдээ унахт нь зүгээр орхичжээ тийм ээ. Яана инэ гэж бүр сүйд майд бодоод ах шаардлага байхгүй. Хүүхд угаасаа өчнөө олон удаа унжиж тэгээд алхаж сурна тийм ээ. Тэгээ угаасаа юмд зохиноо яана бүдэрнүү тийм ээ. Бүр нэг айхтар осол орчихгүй л одоо ойр зуурын хөл гараад зохиж ойлгох зүйлүүд бол байхын асуудал шүү дээ. Хүн тэгээд тэгж өвдөж сурж яаж ингээ багаасаа ийм жижигэн зүйлүүдтэй ингээ тулгарч үзчихээж сүүлд нь ингээ амьдрал руу орж ирэхлээр том асуудлаас айхаа болж эхэлдэг. Тэгээ хүүхдийн сониуч байдлыг болж өгөл уг нь юу арилгахгүй устдахгүй байвал уг нь зүгээр. Тэгээ хүүхд сониуч байх тусмаа ингээд юу яана. Хөгждөг байгаа олон зүйлүүдийг туршиж үзээд
Тэгээд өнөөдөр харин та нартаа энэ зүйлийг хэлхийг хүссэн. Тэгээд маш олон хүмүүсүүд одоо ингээл нас бит хүрсэн хэрнээсээ те ингээл 30 40 бараг хүрсэн хэрнээсээ ээж аваараа хичээлгээд явж байгаа, ээж автаа хамт амьдраад явж байгаа хүмүүсүүд байдаг. Тэгээд ийм байдал бол эцэгийнх нь өөрсдийнх нь буруу юм шиг надад санагддаг. Яагаад бол өөрсдөө ингээд хүүхдээ багасаа бие дааж сургаагүй хамгийн минь урдуур нь орж бүх юмыг нь өөрсдөө сонгож өгөө, сургууль соёл те ажил мэргэжил за тэгээ бүр цаашлаад одоо эхнэр нөхрийн хүртэл сонгож өгөх гээд байдаг. За тэгээ бараг цаашлаад хэдэн хүүхэдтэй болох юм гэдэг энэ бүх юм ингээд амьдралд нь холдож утгалдаж орж өгöd байдаг. Тэгээ эцэстээ тийм хүүхдүүд болоод ингээд сүултээ бараг эхнэр нөхргөө болоод эхнэр нөхөртөө болвол ингээд сүултээ салаад дуусдаг. Хүүхдээ өөрийнхөө өмч мэтэр эцэг эхүүд айгүй ялангуяа Монгол эцэг эхчүүд ингээд хандах гад байдаг. За тэгээ ингээд хөшөрхөөр ингээд намайг халамжлах хүн шүү гэж ингээд хүүхдэд юм ашиглах маягийн юм шиг харах гад байдаг тийм айгүй сан. Тэр хандлага айгүй муухай. Хүүхдээ одоо ингээд төрүүлж өсгчөөд буцаагаад хариу нэхэд байдаг. Би чамаа ингээд өчнөө зовж өсгсөн болохоор чи одоо миний хариуг барих хэрэгтэй тийм ээ. Айгүй их тийм мөнгө төгрөгтөө болж баян болоод надад ингээд ая тухтай амьдруулах хэрэгтэй, намайг гадаад орнуудаар аялуулах хэрэгтэй, гой хаусанд амьдрах хэрэгтэй, том машин надад авч өгөх хэрэгтэй. Бараг тийм юмнууд хүүхдүүдээс хүсээд идэг. Тийм дарамттай хүүхдүүдтэй үзүүлдэг. Энэ бол жинхэнэ хайр биш. Энэ бол жинхэнэ нөхцөлгүй хайр бол биш. Бид нар хүүхдүүдээ яах гэж хүүхдүүдтэй болдیں۔ Тийм ээ. Бид нар хүүхдүүдээ өөрсдийн өмч болгож болохгүй. Хариу нэхэж болохгүй. Үнэхээр л хүүхдүүдтэй жинхнээсээ хайртай юм бол хизээч би чамайг ингэсэн тэгсэн болохоор чи ингэж хариу байр гэж юусоо хүүхдүүдэд хэлж болохгүй. Энэ бол айгүй муухай зүйл. Тэгээ хүүхдүүдтэй эрх чөлөөг олгох хэрэгтэй. Тэгээ эцэг эхүүд бас тэгээд байдаг. Хүүхдүүдээ ингээд нөгөө үнэхээр хүүхдүүдэд хайртай эцэг эхүүд бол хүүхдээ аз жаргалтай байх юм бол аз жаргалтай гэдэг эрүүл энх байж байвал уг нь бол баярлах хэрэгтэй үстэй тий. Тэгж яахт ч эцэг эхүүд нь хүүхдүүд ингээд айгүй дуртай юм гээд аз жаргалтай байгаад байдаг тий. Тэгсэн чи энэ нэг юм одоо ингээд нэг ашиг орлого ерөөсөө олохгүй юм хийгээ яваад их юм аа. Одоо бараг бүжигчин ч юм уу ингээд тий юу ч вэ дуучин ч юм уу за өөрийгөө зураач ч юм уу юм хийгээл ингээд тэрийгээд айгүй гой аз жаргалтай яваад байдаг. Тэгсэн чи чиний наад хийж байгаа юм чи ерөөсөө ашиг орлого авчрахгүй шүү дээ чи бизнес хий те компани захирал болмол эсвэл улс төрлөө улс төрч болмол гэл те айгүй тийм ашиг сонирхлын ашиг сонирхол айгүй ихтэй байгаад байдаг. Тэгээ өөртөө биелүүлж чадаагүй мөрөөдлөө хүүхдүүдээрээ биелүүлэх гэдэг нь айгүй том асуудал. Ийм байж болохгүй. Хүн болгон өөрийнхөө амьдралыг өөрийнхөө хүсэж байгаа хүслээр бүтээх эрхтэй. Тэгээд өөрөө аз жаргалтай байх эрхтэй. Та үнэхээр хүүхдээ аз жаргалтай байх хүсэж байгаа л хүүхдийнхээ хүсэл сонирхлыг хүндэл. Гэж хэлмээр санагдаад байгаа. Тэгээд өнөөдрийн маань энэ бичлэг та нарт маань бас хэрэг болж магадгүй. Та үнэхээр хүүхдтэй болвол тийм ээ энэ байдлуудыг үнэхээр анхаарал тааваарай гэж хэлмээр байна. За тэгээд миний бичлэг та нарт таалагдсан бол миний сувгийг subscribe хийгээрэй, лайк дараарай, комент бичээрэй. Цааш нь өөр эцэг эхүүдэд энэ хэрэгтэй мэдээллийг дамжуулан өгөөрэй гэж хүсмээр байна. Тэгээд дараагийн хамтлагаар уулзъя. Түр баярлалаа.